Сайн байцгаана уу? Ментор Гана байна. Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотоос та нартайгаа мэдчилж байна. Mon US Education YouTube сувгтаа иргэн тавтан морилно. Энэ удаагийнхаа бичлэгээр хүмүүсийн маш их асуудаг Америкийн нэгдсэн улсад гэр бүлэрээ хэрхэн ирэх вэ гэдэг сэдвээр ярилцъя. Ингээд энэ сэдвийг ярилцахаас өмнө энэхүү сэдв маань миний өөрийн туршлага болон манай найз нөхөд эргэн тойрны хүмүүс маань Америкт хэрхэн ирсэн талаарх туршлага дээр үндэслэгдэж яригдах сэдв байгаа гэдгийг бас та бүхэн маань анхаараарай. Ингээд Америкийн нэгдсэн улсад ирээд би 9 дахь жилдээ амьдарч байна. Анх оюутан болж ирээд ирснийхэн дараа Америкт суралцах хүсэлтэй найзуудынхаа дүүнерт зөвлөгөө өгөх, залуучуудад зөвлөгөө өгөх сургалт хөтөлбөрүүд хийсээр ирсэн. Энэ утгаараа 2018 онд би Америк сурч амьдрах боломжууд номыг залуустаа зориулж хэвлэж гаргасан байгаа. Америк сурч амьдрах боломжууд ном маань 2018 онд хэвлэгдэж гарснаас хойш маш олон залуучууд энэхүү номыг уншиж, судалж Америкийн нэгдсэн улсад ирж сурах өөрийнхөө боломжийг олвол нээсэн байдаг шүү. Америкийн нэгдсэн улсад гэр бүлэрээ ирэх ямар боломжууд байдаг талаар ярилцъя. 4 чухал ирэх боломжийг би онцлмоор байна. Нэгдүгээрт нь гэр бүлэрээ аяллаар ирэх, хоёрдугаарт нь гэр бүлэрээ оюутан болгон суралцаж ирэх, гуравдугаарт нь гэр бүлэрээ Америкийн нэгдсэн улсын ногоон картанд өргөдөл явуулж, суглаанд хожих, дөрөвдүгээрт нь гэр бүлэрээ Америкт бизнес эрхлэх замаар ногоон карт бөглөж, мөн ногоон картын хүсэлтийг цагаачлалын албанд мэдүүлж ногоон карттай болох гэсэн ийм 4 процессын тухай бүгдээрээ ярилцъя. Аяллаар ирэх болон бизнесийн ногоон карт хожих сэдвийн талаар эхлээд товчхон ярих болно. Гэр бүлэрээ аяллаар ирэх боломж нь хамгийн амархан боломж гэдэг. Яагаад гэхээр та бүхэн маань гэр бүлэрээ Америкийн нэгдсэн улсад аялах аялын визийг мэдүүлээд виза авсан бол Америкийн нэгдсэн улсад ирэх боломжтой болж байгаа юм. Дараагийн нэг зүйл маань болохоор гэр бүлэрээ ногоон картанд өргөдөл явуулж суглаагаар хожих. Жил бүр Америкийн нэгдсэн улсад 50,000 гаруй цагаач иргэдийг ногоон картын суглаанд хожиж Америкт амьдрах эрхийг нь олгож байдаг. Магадгүй та гэр бүлэрээ эхнэр юм уу нөхрийн аль нэгнийх нэрэн дээр ногоон картын суглааг бүгэлж болно. Эсвэл хоёулаа та бүхэн маань зэрэг ногоон картын суглааг бүгэлснээр хожих магадлал нь илүү ихсэн гэсэн үг. За 3 дахь зүйл маань болохоор Америкийн нэгдсэн улсад гэр бүлэрээ бизнес эрхлэнгээ ногоон карттай болж Америкт бизнесээ явуулахын зэрэгцээ амьдрах боломж байна. Энэхүү боломж нь гэр бүлэрээ бизнесээ эрхлэн амьдрах боломжийн тухай болохоор та бүхэн маань яг хуулийн байгууллага тандаж хуульчаас зөвлөгөө авч ногоон картанд өргөдөл явуулах хэрэгтэй. Харин одоо би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад оюутан болон суралцах хүсэлтэй залуучуудад зориулсан зөвлөгөөг өгөх хүсэлтэй байна. Яагаад гэхээр хамгийн урт хугацаанд бичиг баримттай амьдрах нэгэн арга бол оюутан болж амьдрах арга байна. За нэгдүгээрт нь оюутан болохдоо гэр бүлэрээ эрэхтэй яах вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын аль нэг нь оюутны виз мэдүүлнэ. За оюутны виз мэдүүлээд оюутны виз нь гарах юм бол дагалдангийн визүүд бас гэр бүлийнхэн гишүүдтэй мэдүүлэх боломжтой оюутан хүн сурангаа гэр бүлэрээ амьдрах тэр боломжийг нь бол Америкийн нэгдсэн улс нээж өгсөн байдаг. Америкийн нэгдсэн улсаас гэр бүл их чухал гэж үздэг тул Америкийн нэгдсэн улс сурах гэж байгаа оюутнууд гэр бүлийнхэн гишүүд эхнэр болон хүүхдүүдэд дагуулж ирэх боломжтой байдаг. Үүнд болохоор Америкийн нэгдсэн улсаас F2 гэсэн визийг мэдүүлдэг байгаа. Оюутан хүн бол өөрөө F1 визийг авдаг. Гэр бүлийн гишүүд нь болохоор F2 гэсэн визийг авна. Энд зөвхөн тухайн гэр бүлд байгаа эхнэр нөхрийн аль нэг нь хүүхдүүд нь ордог. Ирснийхэн дараа яах вэ гэхээр гэр бүлийн хүн нь F2 визтэй хүн болохоор энд бол албан ёсоор бол ажиллах эрхгүй байдаг, ажил хийх эрхгүй. Оюутан хүнийгээ сургаж явах оронд нь хүүхдүүдэд харах ийм үүрэг хүлээдэг учраас Америкийн нэгдсэн улсын виз мэдүүлэхэд бол та бүхэн маань ажиллах эрхгүйгээр энэхүү визийг авдаг байгаа шүү. Дараагийн хэлэх зүйл маань болохоор хүүхдүүд маань ирчээд ямар сургуульд сурах вэ гэж асуудаг. Сургуулийн төлбөр үнэтэй юу, цэцэрлэг нь ямар үнэтэй вэ гэх мэт асуултуудыг асууж байдаг. Сургуулиуд хувийн болон улсын сургуульд хуваагдж байдаг. Улсын сургуулиудад явж байгаа бол үн төлбөргөө сурдаг. Харин хувийн сургуульд сурах бол тодорхой хэмжээний төлбөрийг сар болгон төлөх ёстой. Цэцэрлэг бол бас мууж мужаас хамаарат, хотоос хамаарат төлбөр нь өөр байдаг. Ихэнх цэцэрлэгүүд бол бага насны хүүхдүүдийг хүмүүжүүлдэг цэцэрлэгүүд нь маш өндөр төлбөртэй байдаг. 2,000-аас 3,000 долларын сарын төлбөрийг бол цэцэрлэгүүд нь шаардаж байдаг. Иймээс залуучуудаа хэлэхэд гэр бүлэрээ сурах гэж ирэх байгаа бол хүүхдүүдээ ерхий боловсролын сургуульд ирснийхэн дараа нь сурвал илүү дээр гэж бас зөвлөх байна. Ингээд дараагийнхаа бичлэгүүдээр би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад гэр бүлэрээ ирэхэд ямар зүйлийг бэлдэх шаардлагатай байдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэх болно. Энэ удаагийн бичлэг маань та нарт багч гисэн мэдлэг өгсөн, мэдээлэл өгсөн бах гэж бодож байна. Хэрвээ энэхүү бичлэг маань та бүхэнд таалагдсан бол бидний YouTube сувагт subscribe хийгээрэй. Энэхүү бичлэгт лайк дараарай, хэрэгтэй хүмүүстэн share хийж өгөөрэй. Ингээд түр баяр та. Bye.